За сайн мэцэн үзэгч тэнүүдэн хэмжлэгээр 2025 онд нээлттэй хийсэн Deed account энэмиг ярьж өгөхөр бэлэн болсон байна. Бүх анги нь 12 ангитай. 51 минутын урттай Америка тэгээд бичлэгээ дуустал үзээрэй. Тэгээд бас лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. За утгагүй 50,000 бол олоход ойрхон байна. Тэгээд бичлэгэнд орцгоё. Интро эхлүүл. Анимэглэхэд өгсөн хүмүүсийн аккаунтыг яадаг вэ гэх талаар ярьж өгөх ба. Энэ харагдах залуу бол манай нэг гол дүр. Бие хамгаалах урлагтаа нэлээд сайн бололтой. Цоцсон үнийхээ бичлэгийг хийгээ тэрийг бүр вайрал аваад олон хүмүүс үзэх тусам өөрт нь мөнгө орж иж байгаа. Тэрийг хараад энийг сууж байгаа тэр. Гэтэ тийм ч муу хүн биш ээ. Охин дүүтэй юм байл та охин дүү эмнэлэгт хүнд өвчин тусчихсан хэвтд юм байна. Энэ хоёр оюулгнаал амьдралтай гэсэн үг. Түн ч гэсэн ахаага ганцаараа амьдарч байгааг мэдж болохоор хонжлоход аав маав хатаасан мэт гэл. Гэртээ ганцаараа амьдарч байхад нь жоохон санаа зовоол байгаа юм шиг үлээ. Тэгээд хан чамааг гадаад руу явуулж имчилүүлнэ гэл. Мөн өдөрт санаа зовох хэрэггүй гэл. Өндөр цалинтай цагийн ажил болсон гэж бодлоо ярьдیں۔ Гэтэ тэр ажил нь хүн зөдөл бичлэг хийдэг ажил. Гар тулаандаа ч өөрөө ч гэсэн сайн. Би заавал имчилүүлнэ гэж хэлчихдээ. За тэгээд үнээс хойш 1 сар өнгөрчээ. Мань хүний ажиллаулаад ирсэн нөгөө нэг сууг байгаа штэ. 1 сарын өмнө тэр сууг нь хаагдсан гинэ. Тэгээд бичлэг оруулахаа болчихсон. Харин тэг явж хат нэг халахтай хүн алгацсан явж идэв. Харин мань хүн гэртээ ганцаар байна. Юм задалж идсэн шигээл. Тэсний дүүтэйгээ чатлал. Дүнж тэр хоолоо хийж идсэн үү мэдсэн үү гэж өөр зүрийг асуугаал. Тэснээ удахгүй тэгээд очино гэсэн баяртай мэдээг хүлээж авдаг. Тэгэл баярлал унтаад үйжсэн чинь гэрт нь өөрийг нь алах гад нэг халахтай хүн гаяг гарч ирснээр цохоод идэв. Мань хүмүүр бултаал цутаагаал. Гэхдээ өөрийг нь алах биш утсыг нэвдэх гэж за. Яг утсаа унгаагаал утас руу дайраад идэв. Тэгэл мань хүн утсаа аваад гараад гүйндээ. Гарснаа дүүтээ орон байрны хулгайч манах руу орчлоо гэл. Тэгээд араас нь дахиад халахаар дайрах чагт нь хөлөөр хаагаал. Аргагүй л гар тулаандаа сайн л юм л д. Тэснэ би өөрийгөө л хамгаалж байгаа шүү гэж цөөгч дайраал. Гэхдээ нөгөө хүн чинь заавал навц чи ивдэх ёстой л гэвэгэд дээ. Мань хүн болохоор нөгөө зодсон хүний хамаатны юм багтаа гэж бодоод тэрийг зодсон дуучлаараа та хамаатны хүн өнөө гэж чинь утас руу л дайрааддаг. Намаа өшөг аваад хүснээрээ цохиж олон. Гэхдээ миний утсанд битгий хүрээч гэл. Дүүтэйгээ чаталж байгаа гэхэд нөгөөдөг чинь дүүч 1 сарын өмнө өчөө үздэг гэж хэлдэг. Харин мань хүн болохоор зөрүүдлээд үгүй энэ яг одоо надтай чатлаад үйж штэ гэл. Өндөө бол 1 сарын өмнө дүүн өвчгсөн. Тэрийг л мань хүн өөрөө хүлийн зөвшөөрөхгүй байгаа л тэр. Ийм юу ч юу эсэ энэ манай дүү үхээгүй гэл. Үсний хүлийн зөвшөөрөхгүй аккаунт руу баахан мессеж болоод хариулчихлаа гэл. Тэгсэн өдөр чатыг хараад хариу биш тийм ээ. Тэгэл тэр өдрөөс хойш чатлсан гэж байгаа. Ойр зүрх амиг ярилцаал. Тэгээд тайл утас руу гарсан чинь утсан сааралтаал. Харж ховор нь нөгөө халахтаа гарч чинь утсыг нунгаагаал цохоод хагаллаа гэтэл утсан зүгээр бэждیں۔ Тэгсэн утаснаас нь дүүн гарч ирээд хаа баярлаа над ирэхчлээ харилсан гээл. Тэгснээ нүднээс нь цус гойжол. Яг өндөө л энэ дүүгийнхэн сүнс болохоор хамгийн их хэрэлдэж байсан зүйлдэ хорогддог. 0 тоглоомын талбай гээл анги тавхим гэх мэт. Харин орчин үед утсанд хорогдох нь илбэг болсон гэдэг. Утаснуудаа өгсөн хүний аккаунт. Ингэж хөөрж эхлэхээс өмнө нөгөөдөг чинь хагалчих байсан, эвдчих байсан гээл. Дижитал зэвсгээс гарч ирсэн сүнсэнд ямар ч загалмай, шашны эд зүйлс хэрэггүйгээл нэмэр болох нь дижитал зэвсгээд утас руугаа гараа хийснээ халах гаргаад иртээ. Одоохондоо яг утаснаас гүйцэд гарч ирээгүй гээл. Гарч ирэх юм бол илүү хүчтэй болоод зутчих магадгүй гэж байгаа. Тэгэл нөгөө халахаараа нөгөөд чинь болгож тавьчих юм да. Ингэ зодуулж байхдаа ахаа над туслаач гэд нөгөө сүнс ч ойрлоо. Тэрийг сонсохгүй та манай хүн чинь битгийлтэй сүнсээсэн ч хамаагүй миний дүү гэл. Тэсний нөгөө том сүнстэй чинь ярих гээд манай хүн ойртод аргадах гэдэг цаа. Хайл хэдийнэ утаснаас нь бүрэн гараад ирчихсэн. Бүрэн хүчтэй болчихсон болохоор нөгөө залуу чинь нэг галагдаал унгачдаг нөгөөдгөн босч ирч чадахгүй. Мань залуу болохоор дүүгээ өөрийнх нь яачгүй хэлж бодоод байгаа юм л та. Тэснээ хазаа 100-аад авчдیں۔ Дүүгийнх нь хүсэж исэн юм нь болохоор ахтагаа цуг явах. Тийм болохоор ахаагаа халаад цуг байх гэдэг байгаа тэр. Нөгөө залууч юм болохоор өгснээ араас өгөхгүй юу гээл. Өссөн өсөөгөө цаашид амьдрна гэж хэлхийг санаад утаснаас өөрийнхөө ариун зэвсгийг гараад ирдیں۔ Цэнхэрдүүл сүнснийхэн чадвар сэргсэн гинэ. Нөгөө залууч нь болохоор гайхаа цэнхэрдүүл энэ чи айгүй ховор юм шидэх гээ. Тэгэл дайраа зүгсэн чинь дүүгийнхээ сүнсийг ингээд ариусгаж байгаа. Дүүнхтэй эцсийн удаа ахаа гэж хэлж яваагаар
арилан замхрана. Тэгэл уцаараа дуйлж байгаа тухаалтад унцдаг. Тэгэжягт нь өөр хэдэн хүмүүс ирж байна. Бүгдээрээ бүлэг сүнсний чадвар ашиглаж чаддаг гэж хэлж болно. Тэгэд мань хүнийг сүнсний чадварын сэргсэн гэл. Ямар чадвараа гэвэл цэнхэрдүүлэх гарч исэн гэж хэлдэг. Нөгөө хэдэн ч тэр гайхал. Тэгэд үүнийг сонсонгуудаа медиа академи руу дагуулж явъя гэдэг. 20 дугаар ангиман эхлээд өмнө нь юу болсныг эргэн дурсаж санах ба энэ бүхэн зүгээр л зүү тэгэл сэрэнгөт нэрээ зүүд гэж ашигүйтэй гэвэждэг. Гэхдээ энэ бол зүүд биш гээл хажууд нөгөөд чинь зогсож идэв. Энэ байгаа газар нь дэм буудлаа гэсэн чинь нөгөөдгөн дэм буудлыг биш л гэж байна. Мань хүн ч үнэндээ эвлэрээл. Нөгөө залуучин мань хүний утсыг цэнгэлж гисэн гээд өгдөг. Харин дүүгийнх нь хайг устсан байдаг. Сүнсийн чөлөөлж гисэн болохоор устсан гэж байгаа. Мань залуу тэгэл 90 тонны ажиллаад нэлийн үнэтэй дэм буудлаа хөшөвдөө гэл. Яг үндэ бол энэ дэм буудал биш. Медиа академи гээд сүнс зайлуулагчдын сургууль болж таарж байгаа. Мань хүн гайхаад ийм сургууль байд юм уу гээл. Чин буудал юм биш үү? Ямар атлах юм гэл. Харин мань хүнийг өчигдөрхөн сүнсний чадвар сэргсэн гэдгийг бусад хүмүүс ч гэсэн тарчсан байдаг. Тэгээ чадрын талаар мэдээлэл цацрагдсан. Зарим хүмүүс мань хүнийг ялзарсан цэнхэр айлм гэл. Хүчинд нь итгэж өгөхгүй байхгүй юу? Бас зарим нь болохоор сенсац төхөйгч гэл. Өмнөх анги дээр нэг хүн зодоод бичлэг хийгээд тавьж ирсэн штеп. Тэрнээс л болсон гэсэн үг. Нөгөө сургууль гэдэг нь яг буудалтай адилхан байж дээ. Мань хүн хэсэгэн дулаацаал дүүгээ бодож явах уйлгал. Тэгээд аршаан доороос нэг ламтан гараад ирдیں۔ Далайн лам гэж идэг. Багш нь гинэ. Байнгийн нэгээл айгүй хөөдрөх хүн байдаг. Нөгөө хар үстэй залууч нь болохоор сенсац тэгтэгчтэй юмараа үгүй гэл. Дээрээс нь цэгэрдүүл гээл. Харин нөгөө ламтан чинь мань хүнээс манай сургууль таалагдчих нүг гэл. Бэлгэртэй цуг сүнс зайлуулагч болох уу гэж байгаа. Бүр дээр үеэ сүнс зайлуулагч гэдэг хүмүүс байсан. Тэр нь мэдээж усан дотор биш өөр газруудад хорогдсон сүнс хүмүүс гэж байдаг та. Тиймэрхүү. Харин орчин үед утсан дотроос гарч ирдэг болсон. Тэдрийг нүцгэн гараараа дийлэх бараг л боломжгүй. Тийм болохоор сүнсний чадварыг дижитал зэвсэг болгоод тэгж одоогийн академи нь үүсгэн гинэ. Мань хүн болохоор ихэнхдээ ерөөсөө тоодгүй тэр академийн. Мань залуу болохоор миний амьдралд ганцхан л зориг байсан. Тэр нь дүүгээл идгэх байсан. Харин одоо дүү минь байхгүй. Өдөртний амттай идэл унтаал тэгэл амьдрмаар байна гэж явж байгаа. Харин нөгөө ламцч нь явж хахт нь дүү чинь өвчнөр өгөөгүй халуулсан гэж ягаа. Мань хүн шууд уулал хин биш шууд аландаа гэл. Бүх хүннүүдийн хэлэхгүйсэн болохоор нөгөө ламтан руу чинь дайрсан чинь нөгөө залуу нь гарч ирж хамгаалал. Тэгснээ нөгөө халахтаа залууч нь ялах юм бол хэлий гэдэг. Мань хүн надаар тоглоод байна үгүй л нөгөө ламтан руу чинь дайраад байгаа. Харин нөгөө халахтаа залууч нь халахаа гаргаж ирээл ардаас нь цохиж унагаагаал. Тэгэл нэгээс нэг үзэхэр болж байгаа юм да. Нөгөө зарим сурагчид болон багш нар дээрээс нь сургуулийн захирал нь хүртэл харж идэг. Халахтаа залууч нь болохоор энэ дундаа бол нэлийн хүчтэй орд юм билээ. Зарим нь болохоор нэгээс нэг үзээд бардаг хүн нэлийн ховор гэл. Харин нүдний шилтэй багш мань хүнийг яаж юм хөөх гээд идэг. Халахтаа нөхөрч нь болохоор өөрийнхөө халахынхаа чадварыг ашиглаад мань хүнийг балбчина. Сүүлдээ баахан халах гарангуудаа өөрлөн шидэл. Тэгэл мань хүн газар дээр унаад өгдөг. Мань хүн шудраг бус юм шүү гэтэл нөгөө ламч нь чадвараа чи ашиглаад үзэхгүй мүү гэл. Утсандаа хамгийн маа төвлөрүүл гэсэн чинь өөдөөс нь цэхэрдүүл гарч идэг. Нөгөө хүмүүс чинь гайхаал. Хамгийн хайж сандарж байгаа нь нүдний шилтэй багш. Мань хүнийг юм өдөрч байна гэтэл ямар ч халуун биш байна гэл. Тийм ээ яг наадах чинь гэтэл мань хүн хөл рүүгээ нөгөө галаа шилжүүлээд аим хурдан довтлол очисон чинь хурдаа өдөрдөж чадахгүй бүтрийг дунчдаг. Нөгөөмс чинь хүчээ хөл рүүгээ шилжүүлсэн үгээл. Гэхдээ шилжүүлсэн ч нэх бодлохоо нөгөөт нь айлдсан. Тэгэл мань хүн ойлгомжтой өдөрдөж эхэлж байгаа. Тэгж байгаа таазан дээр гарч байгаад өөрөөдөөс нь дайртал хацар дээр нь жоохон шалблаад нөгөө ламч чинь харах зүйлээ харсан болохоор одоо болготол муу замтан лам нь холвэ гэд жигнээс уурлаад дайралтаад идэг. Нөгөө халахтаа залууч нь хам хүчээг л гаргаж байгаа болтой. Халахаа амар том болгож байгаа цогтөл шал цөмлөө ичдээ. Мань хүн ч гэсэн өөрийгөө сул дорой гэд нөгөө халахтаа залууч нь дахиад дайрахтал нөгөө ламч нь ганцхан цохилтоор дайралтын зогсоочдөг. Тэгэл нөгөө ламт чинь чамаг өдөн хатгаж уурлуулсан уучлаарай гэж хэлэхэд мань хүн л харин өөдөөс нь уучлаарай, намайг уучлаарай гэж хэлж байгаа. Би танаа ихтэй нэлсэе гэл. Би танаад хэлсэж илүү хүчтэй болж дүүгэх өшөөг авна гэж байгаа. Цээнхүү медиа академид мэн залуу хэлсэж байгаамаа. 3 дугаар ангиман эхлэхэд хэдэн бүлэг хүмүүс явж байна. Бүгдээрээ сүнс зайлуулагчид л бололтой. Харин хажууд нь нэг хүн өвчсөн байдаг. Өсөн үнэ уцнаас нь нэг сүнс гарч ирдэг. Тэр сүнс нь энгийн сүнс биш. Цэхэрдүүл ашиглаж чаддаг сүнс байдаг. Гэхдээ энэ үйл явдал нь өмнө олж исэн.
Нөгөө ламтчин мань хүнд энэ танад үг алсан чөтгөргөл. Мань хүн саний чадварыг яаж ашиглаж байгааг харангуйтаа ийм аюултай чадвар эсэмтгүүл яагаад над нөлөөлөхгүй аа гэж асуудаг. Хор тээж явдаг амьтан өөрийнхөө хооронд нөлөөлдөгтэй л адил гэж хариулж байгаа. Тэгэжягтан араас нь хэдэн сурагчид нь хүрээд ирнэ. Нөгөө алхтаа залууч нь чадвар нь хүрэх төдийд л өгдөг хүнтэй баймааргүй нэг гэл. Хажууд нь нэг хүүхэлтэй ярьж байгаа харангуйтаа мань хүн гайхалж махал. Энэ хэдэн хүмүүс нь болохоор бүгдээр нэг анги. Мань хүн шалгалтай амжилттай өгөх юм бол эдгэртээ нэг анги болно гэсэн үг. Шалгалт нь болохоор сүнс гаргадаг төхөөрөмжөөс авах юм билээ. Тэгэд мань хүн чадвараа удирдах сурахаар болж байгаа. Мань хүн заавал тэрийг яландаа гээл. Тэгээ нөгөө төхөөрөмжөөс нь бэрчиг хоёр сүнс гаргаад ирдэг. Энэ сүнснүүд нь болохоор нэг хүчтэй биш. Бэлтгэлийн зориултаа болохоор жогонсуулдаар олж хэлж болно. Мань хүн ганцхан зохиодол ялна гэсэн үг. Гэхдээ нөгөө ламт нь нэг зүйл анхааруулдаг нь товчхон хэлэх юм бол утасныг цэнэн дуусвал чадрын хугацаанд ч гэсэн дуусаад ухаан алдчихдیں гинэ. Энэ л гол шалгалт нь болж байгаа. Мань хүний чадвар нь хүчтэй ч гэсэн нэлийн энерги зарцуулдаг юм шиг байлээ. Тэгэл босоод ирэхэд нөгөөд чинь хоолч гэсэн байждیں۔ Мань хүний чадвар болохоор аюул аюултай, хөрвөл өөхөх хэмжээний. Тийм болохоор сургуулийн зарим хүмүүс дургу байгаа гинэ. Чөтгөрийн төлийг өнөн голоос үдсэн яддаг хэд хэдэн хүмүүс эдэгдэг. За тэгээд унтахроож нөгөө халахтаа залуутаа чинь мань хүн нэг өрөөнд унтахаар болтыг. Тэгээ сууж ахт нь мань хүн гинтхэн намайг дасгалжуулаач гэдیں۔ Би өчтөө Жинхэнэ академийн шалгалтанд нь тэмцмээр байна гэл. Гэтэ мань хүний хэлсэн хэлээгүй намайг дасгалжуул гэж нөгөө ламтан чинь хэлсэн гэдэг. Яг мань хүнийг цэнэн дуусаад ухаалтсан байхаагаар нөгөө ламтан чинь халахтаа залууд тэгжилсэн байл л да. За тэгээ унтахс чинь цэхрүүстэй залж унтаж чаддгүй. Би шөнийхэн хоёул дээрэр байлтгож чааш. Дараач өдөр нь олж бэлтгэлээ хийсээр 100%-аас өчнөө зодчод жогоод цэнэн дуусны дараа ердөө 38 сүнсэл алж чадсан байдаг. Хоёр дахь өдөр нь болоход өмнөхөөсөө 7 доор 31 сүнсэл ялдаг. Дараа мань хүн кил калоритой юм иднэ гэж идж байгаа л орсон чинь 41 сүнс алдъя. 4 дахь өдөр нь 49. 5 дахь өдөр нь 38. 6 дахь өдөр нь 44. Тэгж явсаар гин шалгалт нь болох өдөр нь минь. Мань хүн дахиад ухаалтчлаа гэл. Шалгалтанд тэмцэхийн тулд тийм 100 сүнсийг ялах ёстой юм байна. Тэгтэл мань хүний эвдсэн рекорд ердөө 49. Талд нь чүрээгүй гэсэн үг. Тэгтээ мэдээж маргаашин шалгалтын өдөр мань хүнийг харахаар өчнөө багшуулан шалгалтын авахаар хэд хэдэн багшуулан захирлан өвчихсэн байдаг. Өчнөө хөвгдөө тойрчсан хараал. За тэгээд шалгалтаа өгч эхлэндээ. Мань хүн анхт гаргаж исэн төлөөс илүү том болчихсон байдаг. Дөнгөж 26 дахь сүнс төрөө өвчиж цэнэг талтаа орчихсон. Тэгэхэд балархан гэвэж яхад нь нөгөө алхтаа залууч нь мань хүнийг бүр доошо хийгээд муула дорд үзээд идэв. Чи чадахгүй штэ хурдан талд ороо оч гэл. Эргэн тойронд нь хүмүүс нь төвнөг чсэн дагч мань хүнийг муулсаар байдаг. Мань залуу болохоор анх хүн цодсон бичлэгээ тараахад мэдээж олон хейтерүүд буюу муулуулж тэгж үзчихсэн л болж таарж байгаа. Гэтэл мань хүний шаран гоцогоод гаргаж байсан дүл нь жижигэрчдээ цэнгээ тэгээд хямдаж чадж байгаа. Нэмэдгээд устгасаар 100 сүнсийг ялж чадж байгаа. Харин нүдэн шилтэй багш болохоор мань хүнийг зайлуулж гаад хамаг сүнсийн араараас нь гаргаал. Сүүлдээ 161 болоход нөгөө төхөөрөмж нь эвдэрч өрхөндөө. Тэгэд энэ сургуульд тогтоосон хамгийн дээд рекордыг мань хүн эзэмшиж байгаа. Тэгээд албан ёсоор мань хүн сургуульд явахаар болж байгаамаа. Нэг ангийн залуучууд нь болохоор энэ идэл юм байна. Мань залуу болохоор энтрийг ямар чадвартай юм бол гээл. Тэгэд эргэж хараад нөгөө алхтаа залууд чинь баярлаа гэдгийг хэлэхэд өөдөөс чинь новш чинь гэвж тийм да. Харин яг өстэй юм болохоор довтлох чадвартай хүмүүс ааш мотой гэдэг үний юм аа гэл. Тоор яг таарсан хоёр байна гэж байгаа. Тэгэл нөгөө алхтаа залуудтай чинь хэрэлдэж байгаа. Тэгэж яг чинь нөгөө ламтанд чинь орж ирээд мань хүний анхны даалгаврыг эхэлж байгаамаа. 4-р анги эхлэхэд кино театрт болтой баахан хүмүүсийн үднээс цус гарчсан өгцөн хүмүүсийн хажууд байх энэ гарвал төрийн дөл ашиглагч сүнсэн. Мань залуу нөгөө хоёртой нэг баг болоод электрон барааны дэлгүүртэй агч төрүүдийг устгах гэж байгаа. Багш нь 4 хувилгаад хүрээд ирсэн байна л да. Тэгсэн баахан охтууд хурж ирснээр та чи ямар царайлаг юм бэ? Бидэндээ зөв хоол идэхгүй юу гээл. Тэгснээр бүр наалж бүр аваад явчдیں۔ Энэ дэлгүүрт нь болохоор нэг хүчтэй чөтгөр байхгүй гэж ирсэн гинэ. Тэгсэн нөгөө ягуустай эмэгтэй миний шүтээний лайв эхэллээ гэвэждیں۔ Газ сураад бүх чөтгөрүүдийг устгаад лайвыг үзэндээ гээл. Тэгсэн гинт нэг чөтгөр гараад ирчихнэ. Нөгөө охин ч амархан бултаал дайрчдаг. Чадварыг харахад нь жоохон гажиг юм шиг нүд мүттэй бөх үйждэг. Энэ охины шүтэнгээд нэг оц залуу идэм байл л да гитар дээр тоглодог. Тэгэд утсаа бүр амар сталк гардаж
бүхий л мэдээллийг цуглуулдаг гэж байгаа. Энэ дижитал чадварууд нь байгаа штэ. Утсаа сайн ашиглаж чаддаг бол чадвараа ч гэсэн сайн ашиглаж чаддаг гэж байгаа. Нөгөө чинь саяхан л хэрэлжсэн мөрлөө хамтарч ажиллаж байгаа бүр нэг хүн шиг бусад чөтгөрүүдийг амархан дийлчидэг. Харин ардаас нэг чөтгөр яг дайрч чагт мань хүн дайрсан чинь бид хоёрын ойролцоо хамаагүй утгыг чөтгөрийн төлөө ашиглаад байл та гээл. Электрон барааны дэлгүүрт хоёр хулгайч явж байна. Энэ яг өстөх нь болохоор шүтэнийхээ төлөө мөнгө ол шүтээндээ дон шилгээхийн тулд сүнс зайлуулагч болсон гэж байгаа. Нөгөөдөг ч мөр хэрэлж явах үедээ л сүнсийн зайлуулаад харин мань хүнийг болохоор илүүцгээ за хөрөх төдийл үхдэг чөтгөрийн дүлтэй хүнтэй баймааргүй нэ. За тэгээ чөтгөрүүд нь дууслаа юу гэхэд арай нэг өөр төвчний чөтгөр нь үлдчихсэн байна. Нэг хүний бүр толгой молгойн бяцалчихсан зогсож идэв. Халахаараа цохоод дайрсан чинь тэр шархан нүдэл буцааж төлжөөл барьж авсан чадварын бүр ницаачдیں۔ Энэ болохоор дунд зэрэглэлийн сүнс нэгнэ. Мань халахтаа нөхрөө чинь цохилтны ямар ч нөлөөгүй өөрөө бүр хийстлээ цугулждаг. Нөгөө яг өстэй охины чинь барьж авснаа бүр гар марыг хуглаад толгойн дотгошоо чихвэл гоё харагдах баахтаа маахтаа гэжсэн за. Нэг муухай царайтай гэлээгээд бүр цохоод ухаан алдуулцдаг. Тэгсний нөгөө халахтаа чинь мань үнийг төрүүлээ зугтдیں۔ Би яаж хийж байгаа яг өстэйг аваад араас ч очноо гээл. Тэгэл дайрчсэн чинь манай хүн бамруулж чөтгөрийн төлөөрөө шатааж байгаа шидчдیں۔ Тэгснээ хамтрагчд бол хамтрагчд гээл. Дараа нь дунд зэрэглэлийн чөтгөр гарч исэн гээл. Мань хэдийг болохоор ерөөсө барахаарахгүй чөтгөр гэж байгаа байхгүй юу? Харин мань хүний шидсэн нөгөө чөтгөрийн дүл нь нөгөө шархыг ерөөсөө нөхөн төлжүүлээгүй байдаг. Тэгсэн нөгөө халахтаа залууч нь өөрлөн чөтгөрийн төлөө хүрэхэд ерөөсөө өгдөггүй. Нэг онолд хүрдэг нь манай хүний чөтгөрийн дүл нь болохоор энгийн хүмүүст ямар ч нөлөө байхгүй. Харин ганцхан чөтгөрүүдэд л нөлөө өгдөг гэж байгаа. Тэгээ мань хүн чинь чөтгөрийн нулимс сасгаруулагч гэж нэрлэж байгаа тэр. Тэгээ мань хүний чадвар нь үйлчж байгааг мэдж байгаа болохоор тулдгаар болдог. Нөгөө чөтгөр чинь та хаана байна гэж орилсон чинь артаас нь энд вэ новшмэн гээл. Дараа нь шатаасын хэсэг дээр нөгөө халахтаа залууч нь балбаж гарна. Нөгөөд ч өвдөж байна гэж буцаага зөсч мань хүн зөгтөөл. Анх мань хүн хүмүүсийг зодоо тэргээ бичлэг болгож байсан штэ. Тэрнээсээ мань хүн таашаал авдаг байсан мэлээ. Энэ зодооч тэр хөгжилтэй болгож ийн гээл. Нэг хөл алдаа яг алуулагчид чинь нэг богтой охин чинь босч ирээд наадхан болгоод өг гээл бариад авчдаг. Тэгэл нөгөө чинь нүүр нүдхүү балбаж өгнө шүү дээ. Тэгсэн нөгөө чөтгөр чинь яг хүчийн суллагч байна. Тэгсэн нөгөө шүтээнийх нь лайв нэхэлчихсэн. Нөгөө охин өөрлөнд он шийгээд алцсан жахт нь химний шүтэнтэй алцнаадаа нэг амар бариад авчдیں۔ Тэгэл гуруулаа довтолж идэг. Харин нөгөөд нүдийн шилтэй багш чинь мань хэдтэй дунд зэрэглэлийн сүнс гарч ирсэн гэдгийг сонсохгүйтэй баярлж идэр. Сүүл рүүгээ нөгөө сүнс чинь хам өршөөгөө чигээ бийждیں۔ Нөгөөд чинь хам хүчээрээ дайрж байгаа л устгаа аян. Мань залууч мөр инээсээ өөр таашаал авч гисэн ингээл болоо юугээ баярлж идэг. Дүгнэхэд төлөө тэгж зодоо иж бичлэг хийжсэн гэж бодсон ч яг үндэ өөрхөө 6 цэнгэлийн төлөөл тэгж хийжсэн гэдгийг ухаарч байгаа хгүй юу. Адхийн номшимдаа гэхэд адхийн номш байх тусмаа сүнс зайлуулахад тохирно л гэж ярьж байгаа. Тэгээ мань хүн гинт эргээд харсан чинь нөгөө хоёрын чинь нүднээс цус гарчихсан байж дээ. Тэгсэн компьютерийн дэлгэцнээс нөгөө нэг чөтгөрийн төлөө ашиглагч нь гараад ирдэг. 5 дугаар анги манилахад мань залуу нөгөө нэг жинхэнэ чөтгөрийн төлөө ашиглагч руу дайрч байна. Мань хүний чадвар ерөөсөө юу ч болдгүй. Тэгснээ нүдээс нь цус гараад сүгдэд унцдаг. Босооч гэд өөрийгөө босох гэсэн ч босч чаддгүй. Дүүхөө шиг авна гээл урандаа хамгач чадлаараа босч ирээ гэж утсан ч би бүр ямар ч босох тэнхэлгүй байдаг. Нүүдг чинь бүр чөтгөрийн төлөө ашиглаад авраг том галаар дайрагч яхад нь нэг салхи гарч ирээд дайралтын ницаачдаг. Тэгээд харсан чинь манай багшааг л үжсэн чинь гинт нүд ирмэг зууд нөгөө хоёр дээр чинь очиж гисэн байдаг. Нөгөө хоёр чинь арайч хүчээгүй байна. Ашгүйдээ гэл арайч нэг босгоо үжсэн чинь нөгөө багш чинь нөгөө эмгтээчүүд чинь намайг явуулахгүй байсан гээл. Дахиад дайрагт нэг бүрхүүлэн хан босгоод энэ хан руу ямар ч дижитал дайралт орж чаддгүй гинэ. Нөгөө чинь хүчтэй өрсөлдөгч байна гээл. За тэгэл манай багш чинь нөгөө нэг чөтгөрийн шийсрэг үзэлцэхээр болж байгаа. Багшийн чадвар арай өөр. Чадвар нь утаснаас нь биш харин дэврээс нь гарч ирээд идэг. Нөгөө нэг сүнс чинь хамаагүй дайрсан ч гэсэн амархан бултаал. Манай багш ч нэг хэцүү биш байгаа болтой тулдж байгаа. Мань багш болохоор дижитал чадвар ашиглаж чаддгүй гинэ. Яг тэгвэл дээр үеийн хүн штэ. Дижиталаа дийлдэг болохоос гадны өөр чадвар дийлэх боломжгүй гинэ. Тийм болохоор багш ялагдаж гинүү гэтэл мань багш ч бүр ямар ч санаа зовсон зүйл байдгүй. Бүжиглцэхээ хүүдээ гэж жинхэнэ чадвараа гаргаж байгаа. Чадлынчаас нөгөө халахтаа залууч мэдчихэдий. Мань багш нь яг хийм бэ гэвэл домогт хамгийн хүчтэй 3 нүдэт магсыг ганцаар 17 настайдаа ариусгаж байсан гинэ. Тэгэд орчин үед дижитал гарч ирээд мань багшийн эдэр чадвар дижитал сүнсэнд нөлөөлөхгүй болохоор иймэрхүү хуучин хүмүүсийн багш болоод дижитал чадвартай хүүхдүүдийг
шивээ болгосон гэж байгаа. Тэгээ сүүлчийнхөө өвчээр дайрсан чинь нөгөөд чи алга болсон байдаг. Туслаг нэг арга ясан хүн буцаач гсэн. Ягаад буцаачваа сонирхолтой болж байгаад гэсэн чинь таны цэник чинь дуусах төгчөөсөн шүү дээ гэл. Одоохондоо ингээд ухарсан дээр багж байгаа. Өмнө нь бол цэнийг дуусгасан бол ялах боломжтой байсан. Манай багшийн чадвар нөлөөлөхгүй зүгээр саатуулах зорилготой бол байсан. Сайхан боломжоос алцчих байгаа юм шүү гэсэн чинь бүгдээр амьд байна тэгэхэд л болоо штэ гээл. Энэ байлыг харсан мань хүнд багш нь бүр айгүй дөг харагдаж байгаа. Миний үсэл тань шиг болох гэж авсан. Өөрөөсөө бүр юм зиндаа дээгүр төмштэй хүмүүс таарчсан болохоор өөрөө ямар өчүүхэн гэдгийг л мэдэрч байгаа. Тэгээ саяны сүнс чинь болохоор ердөө 20% тагаа гарч ирсэн гэж байгаа байхгүй юу? 100% та гарч ирээгүй бүрэн хүчээ ашиглаагүй гэсэн үг. Бүрэн хүчээрээ ямар хүчтэй болохыг тэгэл ойлгож байгаа зү дээ. Тэгээ багш нарын дунд хурал болж байна. Энд дээр яриадаг гол сэдвийн талаар манай эдэг л ярьж байгаа. Нөөний сүнс чинь мань хүнийг эзэмдэхээр ирсэн штэ. Яхад тагаа санаа нь гэвэл алчаа. Манай хүнийг хөрсөн сүнс болох гээд байгаа гэж хэлдэг. Өөрийнхөө ижлэхэн чадвартай хүнийг хамтрагчаа болгож байгаа л гэсэн үг. Нөөний чөтгөрийн дөл ашигладаг сүнс нь хөрсөн аюудын хаант улсыг байгуулагч байгаа гээл. Харин тэгсэн нөгөө нүдний шилтэй багш чинь манай хүнийг төрүүлээд алах ёстой гэж хэлдэг. Энэ саналыг мэдээж мань багш эсэргүүцэж байгаа. Харин тиймэрхүү мууцуулах хөөлдөх юм бол би харин өөрийг нь ална гээл. Гэхдээ эзэж тийм болохгүй л дээ гээд энэ хурал дуусж байгаа. За тэгээд үрсөлдөгтөөд мань хүм бол халагтай залууч нь багшиг шүтчихсэн л явж байгаа. Харин олоос нөгөө ангийнх нь тэднийг харчихсан зогсож байгаа. Энэ хар үстэй мэт болохоор жоохон ирчүүд шалиг юм шиг байдаг. Харин нөгөө үстэй шээл юм байдаг ч ашиг юу ч ярьдаг. Харин энэ дундаа хамгийн хүчтэй нэг ангийн дарга нь нүдний шил гээд дуудаа авчи. Шархны дэлхийн таваа ёйгс чинь нөгөө яга үстэй чинь таарчдаг. Тэсний чи яагаад ийм шарахгүй байгаа ингээл гайхч хараад. Нэг шар үстэй эмэгтэй хүлээдсэн зогсож байна. Тэгснэ үсээ хойшлоо зогс зурагчин дарна гээл. Энэ эмчийн дижитал чадвар юм байлээ. Дарсан үнэхээ зургийг янз бүрээр эмчилдэг. Тэгээл нөгөө яга үстэйг чинь ямар шарах байхгүй байсан тэр. Яга үстэй гар нь хугарсан байсан шүү дээ. Тэрийг яаж эмчилсэн гэсэн чинь мэдээ алдуулагч тариад гарын зүсээд ясных нь зургийг нь авч байгаа. Янзлаад буцаа гарыг нь зүгээр болгосон гэж байгаа. Тэгээ та нар соол захирлын залуужуулах эмчилгээ хойшлсон шүү гээл. Тэгснэ нөгөө гурвч бүр амар уур нүрчгсэн. Гурлаа шууд бэлтгэл хийлээ гэсэн явж байгаа. Зүгээр суудах ямар ч зав алга гээл. Ийм байвал тэрийг хизээч ялахгүй л гэж байгаа. Цэник ардагс чинь цэнүүд нь бүр 1 2 3 те. Амархан чоос дээш ахиж байгааг нэг хэлбэр шүү гээл. Тэгсэн чинь нөгөө гурвч бууж өгөхгүй маа. Биенийхээ чадлаа нэмэгдүүл ингээ бүр жим юм хийц байждаг. За 6 дугаар ангид эхлэхэд шар үстэй олон нөгөө алхтаа залууч нь сууж байгаа. Нөгөө алхтаа залууч нь байн хийдэг зүйлийг хийж нэгээ. Шудраг эсээг тогтоох гинэ. Яг юу гэвэл комментоор доромжилсан хейтрүүд байдаг да. Тэдрүүдийг засаж залруулах гэсэн үг. Дараа нөгөө нэг шар үстэй чинь наадынхаа дунд ангийн зургийг харах уу гээ. Тэгэд харс чинь шар үстэй шивэстэй шал өөр танхаа юм бийждэг за. Даанч тийм бүхэн онц сурд хөөхт шиг харагдахгүй байсан гэл нүүдч энийгээл. Дараа маань хүн бэлтгэл хийх гээд гар тулаандаа сайн гэхээр нөгөө нэг дагаад яваад идэг хөөгөлтэй байдэн штэ. Тэрийг гар тулаандаа сайн гээд хожиж зөвлөгөө ав гэд явуулдаг. Мань хүнч тэр ийм жижигхэн хөөгөлтэй ямар нэгэн гар тулаандаа сайн байх үдэ хөөй гэсэн чинь хажуу тийшээ харсан баах ижилхэн хөөгөлтэй үждیں۔ Тэгэл үжис чинь гинт ардаас нь гарч ирээл. Яг үндэ энэ хөөгөлтөнүүдийг алсын зайнаас удирддаг. Энэ сургуулийнхаа нэг дотор байранд л бүгсэн хөөгөлт байж байгаа. За тэгээ бэлтгэлгээд хоорондоо тултахаар болдог. Мэдээж мань хүний хөөгөлтөө юу хийж чадах үдээгээд басчихсан. Тэгэл зодолцсон чинь нүүр нүдгүү балбуулдیں۔ Жижигхэн бие төмөрлөөл энэ тэнд нь гарч ирээл зодоол. Нөгөөдгөн чи юм зодооны видео тоглоомдоо сайн болохоор нэг их сайн зодтолдог нэ. Мань хүн тэгэл нэг цохиулаад за одоо чамаа басахгүй гэж байгаа. Тэгвэл би ч гэсэн бүр үчи ашиглагээд нэг бит рүү очиод орчдیں۔ Тэгээд тэр битээ удирдаал. Энэ түүний зодооны онцгой зэвсгэн гинэ. Мань хүн яаж цогсон амархан хамгаалал. Тэгэл зөрүүлээ шанаадаал. Гар тулаандаа бүр амар мэрэгжлийн мэд. Зөндөө цогсон ч нөгөөх нь бүр амар хурдан болтаал байдаг. Тэгэл нэг өшгөлүүлээд унахтаа дотроо нэгэн зөвлөгөөгөө бодон хам хүчээрээ дайржгаад нэг цохилтыг хамгаалцдаг. Дараа нь дахиад нэг өшгөлөлт нь хаагаал. Нүуний үдж байгаа шар үст чинь цохилтыг хаалаа гэж үгээл. За тэгвэл энэ миний тусгай дайрал гэхэл дайрсан чинь мань үнийг ганцхан цохиол унгачиж байгаа. За тэгээ мастра гэж дуудаж байгаа тэр. Тэгэл зодуулсан шархаа имчлүүлээл. Ирчүүд чих гэмтэх юм аа л гэж байгаа. Тэнчэнс гараа явж байхдаа мастер яг чих хүнтэй нуулзахын сан гээ. Гэртээ бүкс нэг улаан цайн тоглоомч л гэж бодож байгаа. Тэгэл алхаа явжсэн чинь санаан түүний нүдний шилтэй яга өстэй хүнтэй мөргөлдчихдөг. Чирнэл яга өстөйтэй бас цуг явж байгаа. Тэгээ явж байхдаа мань хүн нэг юм анзаардаг нь шууд мастра гэж орилоо. Нүүд чинь зүхтаагаад өрөөрөө яваад орчдог. Хүүхэлтэйгээ удирдах байхдаа чөлөөтэй байдагч. Өндөө л өөрөө амар бүрэг ичимхий гэж байгаа. Зурлаас солигдоод мань багш явж байна. Тэгэд явж байхдаа нөгөө нэг нүдний шилтэй багштай чинь таарчдаг. Нийгэмдээ сонгогдохгүй л гэж ярьж байгаа. Манай эдийн ангийгооцсон үйдэг. Нүдний шилтэй багш чинь манай анги байхадооцсон сонгогдох гэж бодохгүй юм гээл. За тэгээ яг юун дээр сонгохгүйгээ яриадсан бэ гэвэл нөгөө нэг чөтгөрийн дул ашиглагч сүнс байгаа штэ. Тэрийг буулгаж авах гээд нилээ идэг хүмүүс би юмтай оролцоод
төлөвлөгөө зохиож байгаа юм гинэ. Манай чинь болохоор 1-р давхрын сурагчид ч дээ. Тийм болохоор орж болохгүй гэж байгаа. Харин дээшгөө 2-3-р давхрынх нь нөхөн ажиллагаанд оролцож болно. Мань хүн болохоор тэнцэнс өшөг авахыг л хүсэж байгаа. Яавал энэ төлөвлөгөөнд орох вэ гэвэл хоёр анги хоорондоо өрсөлдөх тэмцээн болох гинэ. Тэнцэнс сонгоо аваад оролцуулна гэсэн үг. Тэхийн тулд нөгөө ангиа дийлэх ёстой болчихж байгаа. Манай сургуульд хийж байна. Сүнс ангидаг сургуульд бололтой. Энэ шар үстийн чадвар нь болохоор дуунныхаа хэмнэлээр бамбаа бүтээж чаддаг. Анхаарлаа төвлөрүүлэхгүй л бол үйлчлэхгүй. Манайд нийлж багийн ажиллагаагаар тэдний бөөнүүлж төлөвлөгөө зохиож байдаг. Нүг бор үстийн чадвар нь болохоор дайсныхаа байршлыг харах чадвартай юм шиг байгаа. За тэгээ бүгдийг нийлүүлж гацаад оруулангуудаа нэг цогцолтоор дуусгадаг. Нүүн хүүхдээ чинь сайн байна гээл. Мастера би гой цогсноо гэснүүгээ ярьжсэн чинь артлаас нөгөө багш чинь би мастер чи биш юм уу ойрлоо гард ирдэг. Дараа нь бэлтгэлээ дуусчаад явж байхдаа дахиад бэлтгэлээ хийсээр өөрийнхөө хурдан дахаарж иш тийшээ үсрээл. Дараа нь дүүхээ хавчаарыг харангуудаа би чиж байгаа шүү гэж байгаа дүүр унахчаахт нь нөгөө улаан өстөг хөрмөрч ирсэн аюултай ижүүлээ гэж барьж аваал. Дараа нь нөгөө хавчаараа охин дүүгээс минь үлдсэн ганцхан зүйл гээл. Ямар ч гэсэн нөгөө улаан өсtöд баярлаа гэдгийг хэлж байгаа. Тэгээд хавчаарын буцаагаад өглөө юу гэтэл нөгөөдхийн шатаачдын живс чарж мараал. Мань үнийг өдөөд байгаа хгүй юу? Чам уурал шаанж байгаа харах ямар гоё юм бэ гээл. Улам л дээрлэгмээр санагдчихлаа гэснээр зурм мурыг аваад за. Тэр ижс чинь нөгөө нэг хүүхэлтэй ч хүрээд ирдэг. Энэ болохоор хүн дээрлэгэж өдөх зуртай. Бас ардаас нь ангихт нь хүрээд ирдэг. Би тэгэд явлаа мавлаа гэсэн чинь мань хүн юу гэж зүгээр байх вэ? Урандаа алаад шууд дайрж байгаа. Тэгсэн гинт нөгөө нэг хар үстэй охин чинь ардаас нь бариад авдیں۔ Нүүнний шилтийн сэлэн бас гаргаж ирээл. Манай жирснээ анги хөлтгий дээрлэхэд байгаараа л гэж байгаа. 7-р ангиа нэглэхэд нөгөө чөтгөрийн үл ашиглагч чөтгөрчин байж байгаа. Мань хүний юу хийж байгаа бол гээл. Мань хүн боцчихснээ бас л нөгөө улаан өстөг чинь дайраа. Харс толгор зогсож байгаа л үгээр идж байгаа. За тэгээ энэ хоёрын халдц одоо эхэлдэг. Хоёр ангийн дарга нь хоорондоо ирээл. Энэ улаан өстөнөөс мань хүнтэй адилхан сенсац дэгдэгч гинэ. Алхтаа залууч манай хүн арай дээр байх гэж байгаа. Энэ харан өстэй охин охин шалиг заяа. Мань хүн цөхөөл нүүдэн бултаал. Дараа нөгөө улаан өст чинь уцаа барихгүй шууд өөрийнхөө гарнаасаа гал гараад иртий. Чихэн галын дүлвэн гээл. Мань хүн чинь уурлаачтэй гээл. Тэгснээ анги мангтай бүр доромжилж моромжлохоор нь мань хүний дургуун өрөөд битгий хамаагүй хүмүүсээ муулаад байна гээл. Тэгснээ нөгөө галтаа гарыг нүцгэн гараараа бариад авдیں۔ Нөөд чинь өөрөлд гайхаал бишээл. Сэтгэл хөдөлчлөө мөдөлчлөө гэж байгаа. Тэгвэж чинь нэг цавчлтын тавлахаа ороод ирдэг. Ойр байсан моднуудыг тэр чигээр нь цавчаачдیں۔ Энэ чадвар нь болохоор нөгөө нэг нүдний шилтэх улаан өстэй өмнөөс уучлалтгүй гэж хэлдэгч араас нь та нар бол баас гэчихэд яваад өгдөө. Нүүнийг улаан өс чинь мань хүн дурлцлаа мурчлаа гэж балаараад удахгүй коцугаа тэмцээнд энэ хоёр анги маань өрсөлдөн. Саний явдлын дараа мэдээж эмчтэр очиж эмчлүүлээ. Тэрнийх дараа багш дээр очиод гарнаасаа гал гаргаадсан тэрийг санангуудаа сурмаар байгаагаа хэлж байгаа юм шиг байгаа. 14 хоногийн дараа нөгөө тэмцээн болно. Тэгээд манайд бүгдээрээ маш шаргуу бэлтгэл хийж байгаа. Тэр дараа нь зурглал солигдоход дагсан хүмүүс нь бүгдээрээ өгдөг гэдэг аккаунтын талаар ярьж идэг. За дараа өдөр нь манайд бүгдээрээ нэг машинд явж байгаа. Эцэст нь 14 хоног өнгөрч нөгөө нэг шалгаруулалт нь эхэлж байгаа. Тэр энэ шар өстэй нь болохоор айгүй аимхан гинэ. Өмнө жил нөгөөдөөс үхэж байгаа юм шиг цогтаачсан гээл. Нөгөө хүүхэлтэй өдөртэй дэдэг охин чинь өөрхөн биеэр ирээгүй мөнгөс чинь арайн багажид нэг хайрцаг нотор үйждیں۔ Ойрхон байхгүй бол энерги нь айгүй хурдан дуусчдаг гэж байгаа. За тэгээ явсаар байрлах газараа ирдэн газар нь болохоор бодит биш. Хиймлэр хийсэн болохоор хүснээ нурааж болно гэж байгаа. Нөгөө ангитай тулдаг тулааны талбар л гэсэн үг. Тэмцээний эхлэхээс өмнө багштайгаа ярилцж байгаа. Таблетаасаад яриулсан чинь нэг бандагтай юм зогсож байна. Энэ шинээр авсан таблетын очрыг олдгүй гээл. Энэ шалгалтыг дээд ангийнхан болон багш нар захиралгаа бүгдээрээ үзэж байгаа гинэ. Мэдээж багш нь шавнартаа амжилт хүсэж байгаа. Ялчаа дээрээ залуусаа гээл. Харин нөгөө тал нөгөө багш чинь ялчаа дээрээ залуусаа гэж хэлэхгүй гэж байгаа. Та нар зүгээр хин гэдгээл харуул гэдэг. Мань залуудаа үзэлцэнэгээд улаан өст болон цагаан өст хоёр булаацалтаал. Нөгөө дэнчдэр таарснаа л авъя гэж байгаа. За дараа нь бүгд зэвсэг гаргаж бэлдээл. За тэгээд тулаан ихэлснийг зарлаж нөгөө алхтаа залууч нь үүнд л энийг бэлтлээ гээл. Авруута малгаагаараа л баахан алх голонгуудаа дайруулдаг. Шууд дайрж явамгүй л нөгөөд чинь тэгсаараас нөгөө цагаан устанд би наад чинь зогсооё гээл. Авруута мөсөн хөшөө гаргаад ирдэг. Миний урлагийн бүтээл гээл. Гэхдээ үүн 50% л зарцуулчихж байгаа. Юу вэ мөсөн хөшөө юу гээл. Өжсөн чинь нэг дайралт ирж байна. Шар үстэйгэл бамбагаараа хамгаалцдаг. Маний дэд сануулдаг нөгөө нүдний шилтээс хол байгаараа гэж байгаа. Нэгээс рүү нэг тулах юм бол заавал цухтаараа л гэж хэлдэг. Төвчнүүд бол дунд зэрэглэлийн сүнсийг ганцаараач дийлэхээр дээд төвчнүүдийг ялгаж бас тусалдаг гэж байгаа. Нөгөө ангийнх нь бүгдээрээ тараа явж байна. Нэгээс рүү үзээл би нэг хайгаа явж байгаа болтой. Тэгээ явж байгаа нүдний шилтээ залууч нь манай нөгөө нэг ягаан үстэй бүрэг өхөнтэй чинь бараг таарчж байгаа. Энэ хайрсан дотор байна уу гээл.
Таарах юм бол зүгтгаараа гэсэн манай хүний зөвлөгөө дагаа зүгтаажсэн чинь хайрцагтаа цавчаачдیں۔ Тэгсэн нөгөө хайрцаг дотроос нөгөө хүүхэлтэй гарааддیں۔ Яг уустай чи ингээд өрхөнд орчлоо гээл энийгээл. Энэ болохоор манай эдийн төлөвлөгөөний нэг байсан. Эхлээд хамгийн хүчтэйгээ муулгаж авах хэрэгтэй гэж байгаа. Дөрүүлээ зэрэг дарьсан ч нөөд чи амархан болтаал. Хариу дарилт хийхэд нь хамгаалтаараа хамгаалаад дахиад аригчахад нь бохороо зангадчихсан байдаг. Тэг байжгад нь мань хүн өсөрж очиод өшгөлөө давандаа. Нөгөө чи мөгдрээ гайхчихсан. Манай эдчдэр ингээд яллаа юу гэсэн чинь нөгөө ангихэд өшгөлүүлчлээ. Нэр төртөөгөө яллаа гэсэн чинь хутлаа олчлаа шүүгээ гончихсан байдیں۔ Гэснээр өөрийнхөө сэлмэр өөрийгөө зүсээд сүлбээд нөгөө нэг бохойжин л зүсч авч идэг. Тэгж амархан салангуудаа шууд нэг цавжилтаар хамгаалтын гаднаас нөгөө хүүхлээ чинь зүсч өрөөд тэндээсэн байшаа идрэг тэр чигээр нь цавчичдیں۔ Хамгаалтын цаанаас нь болохоор арай л гайг өнгөрдөг. Нөөдөг чинь бууж өгөөд энэ сургуулаас зайлцгаа гээл. 8 дугаар анги маань эхлэхэд өсөлтөнтэйгээ чинь манай дөрөв дайрчсан л байж байгаа. Саний их хүчийг харангуйтаа нөгөө хамгаалт гаргадаг залуу чинь айсандаа хамгаалтаа гаргаж чадхаа болчдیں۔ Анхаарлаа төвлөрүүлж байж ашигладаг чадвар. Тэгж чадахгүйсэн болохоор нөгөө чинь бөөнөрөө зэрэг дайрах оролдог. Нөгөө чинь тэнэг амтгээл хам хүчээрээ цавчихад нэг сонин зүйл болгон бүгдээрээ гинт алга болчдөг. Юу вэ дүнгийн сахин энд байсан мэт гээл. Тэгсэн бүгдээрээ тараа нэг нэгээрээ салаа явцсан мэдээ. Чадвар нь болохоор манай ангийн бор үстэй залуу их. Бусдаасаа чадвараа нууж байсан болтой. Багш нь л мэддэг гэж таардаг. Манай ангид нэг нууц үзэр байгаа гэсэн л энэ үеж. Нөгөө чинь заав яртайгаа явахтаа та нарыг заавал буулгаж авна гээл явдаг. Нөгөө чинь бүгдээрээ тараа авчуудаа гээл. Харин нөгөө халахтаа залуу төр чинь нөгөө сэлэмтэй нүдийн шилдэг ай чинь цонхыг онгоолгоод гараад ирдیں۔ Нэг цонх руу н орох боломжтой байсан юм шиг байдаг. Та нар шиг нөгөө сүнс сайлгуулагч биш гээл. Би яагаад энэ цонхыг сонгож чам дээр ирсэн мэдхүү? Чамаа хамаагс их үзгий яддаг болохоор гэж байгаа. За тэгээд энэ хоёрын ширүүн тулаа эхэлж байгаа. Хичнээн дайрсан ч дайралт нь ерөөсөө нөлөөлдөггүй. Амархан болтоол амархан хувцсын шалтлаа ичдیں۔ Энэ үед л нөгөө халахтаа залуу чинь натаар зүгээр л наадч байна гэж байгаа. Энэ хоёр хоёулаа шудраг гэсний талаар ярьдэн штэ. Им шивэстэж өөрийгөө шудраг гэсний төлөө гэж хэлэх үү гэж байгаа. За тэгээд тулдаж гарна. Энэ нь жоохон багтаа бас мань хүнтэй адилхан. Сошиал дээр хэдрүүдийг бас дарах гэж залруулах маягаар баахан комент бичдэг байсан мэлээ. Хүчний дагуу их байсан болохоор зүүн мөрөндөө мань хүн завчуулцдаг. Мань халахтаа залууч нь зүгээр л манай сургуулаас зайлаадаг гээл. Харин нөгөө таал улуун үстэй залуутай чинь мань хүн таарчдаг. Мань чинь бүр шоголж наадаал. Тэгсэн мань хүн ерөөсөө тоодгүй. Энд чинь болохоор өөрийгөө үзэн ядуулж байж гач хүслээ хангадаг гар штэ. Баахан доромжлохгүй хүн хийлээл дайрахад мань хүн ерөөсөө тоохгүй болтаал байдаг. Дараа нөгөө халахтаа залууч чинь яриад би үүний сэтгэл хөдлөлийг мэддэг гэж байгаа. Халахтаа залууг нүдийн шилдэг араас айдаг гэж хэлдэг. Тэгж доромжлогт нь мань хүн ерөөсөө тоохгүй үгийн л дагуулж байгаа байхгүй юу. Гэхдээ айдаг гэдэг чинь хотлаа л гэж хэлдэг. Нөгөө хоёр чинь бүр халт туултай мань хүн бүр савчуулаад аршин дотор ороо хөвцчихдээ. Ариун оршин болохоор жоохон сэрэгчлээ гээл босоод ирж байгаа. Нүдний шилдэг 60% мань өнөх 15%. Мань бүрстэй залуу чинь халахтаа залуу туслах гад явж байгаа. Тэгсэн замд нэг амтэн сурагч гээд нөгөө ангийн шар үстэй залуу гараад ирдэг. Энэ болохоор бас гоц авьяастай ховч чадвартай төрөлх нэ. Өөрхөө төсөөллөөр хүчтэй амтэн бүтээж чаддаг. Анх түүнийг өөрхөө чадвараар муур гаргаад ирсэн байхад нь нөгөө нүдийн шилдэг багш нь олж байсан юм бэ. Тэрс нөгөө аврах том магсыг гаргаж ирээд нэг илээл номхруулж байсан гэхээр гайхаа шууд актимд авч байсан юм байна. Им үжтэй нэг юм болохоор бор үстийг амархан ялна л гэж бодож байгаа. За дараа нь алхтаа залуутай чинь анх таарж байсан үе рүү шилждэг. Нилийн хар багасаа тоглож үссэн л байгаа юм л да. Тэр үедээ нөгөө бор үстэй залууч нэг дүүтэй байсан байна. Удмаараа сүнс зайлуулагч байсан. Тийм болохоор сургагдахын тулд нөгөө алхтаа залууч нь өдөр болгон зодуулж тамлуулдаг байсан юм. Бор үст хэдийн 10 нас хүрсэн ч сүнсний чадвар ерөөсөө сэргээгүй гэдэг. Тэгээ сэргээхийн тулд 3 хоног мацаг бариулаад дүүтэй хамт өмнөх шөнө дүүн миний царай хизээж битгий мартаарай гэд маргааш нөөд болсон байж байгаа. Тэгсэн нөгөө аав нь гэх хүн үсний дараа харамсаж байхгүй 2 өдрийн мацаг дийлэхгүй нас орчлаа хөгийн амтан гээл. Чанд бүр ерөөсөө дүү ахгүй шүү л гэж сануулдаг. Дараа өдөр нь нөгөө алхтаа залууч нь гэрээсээ оруулаад авч явж исэн юм байна. Тэгэл хүссэн зүйлээ хийж эхэлсэн. Миний идэж үцгийг хүсдэг байсан зүйлээ шамын төрөөд авч идээ. Халахтаа залууч нь бас гэрээсээ орохчихсан. Өөрийнхөө төрхийг нуух гэж үсээ шараар бутсан юм билээ. Тэгээ үүнээс хойш өөрийнхөө үссэн зүйл хийж дахаарч амьдрах болсон байдаг. Манай хоёр ч дээр бэлтгэгдсэн байсан болохоор зарим хүмүүсийг амархан зодчтой дагаж явдаг хүмүүс нь яагаад хоёр тийм хүчтэй юм бэ гэж. Тэгсэн нэг өдөөрөө бороост дүүхээ царайг мартчлаа гэж алхтаа залууд хэлж байсан юм байна. Мартахгүй гэж амлаж байсан штэ гээл. Харин нөгөөд чинь утас өгөөд царайг мартахгүй тул зургийг авч вэ гээл. Хүний оюун санаагд чинь өчүүхэн болохоор мартчихна гээл. Тэгээ анхныхаа үнийхээ зургийг мартахгүй тулд авсан нь манай алхтаа залууг л дарж авсан байдаг. Зүгээр л нэг найз нөхөд биш гэр бүл нь гээл.
Тэгэл ерөөхдөө бол зураг дарах хоббитэй. Их нараа бөөнөрөө зураг даруулъя гэдсэн л иймэрхүү учиртай байсан байна. За дараа нь тулдахаар болоход нүүр нэг авраг том ангс руу чинь цонхоо хийгээд цонхноос нэг зэвсэг гаргаж ирээд нэг цохиол унгаагачаа яваад өгдیں۔ Өстгөрөө ингэлэхэд нөгөө ягаан үстэй дээр болон энэ тараас нь хар үстэй охин чинь хурж ирснээ боож нөө. Тэгтэн нөгөө богшиг чадвараараа буудаад холдуулцдаг. Би өмнө энийг шалиг гэж хэлжсэн ч дээ. Эрэгтэй хүмүүст амархаа дууралцдаг хүн гинэ. Тэрэндээ таалагдахын тулд олон янзаар өөрийгөө хувилгадаг. Чадвар нь болохоор газрын тесрэг бөмбөг дурлсан ирээхэ чадварыг 120%-аар гаргаж чаддаг гэж байгаа. Нэг хүнтэйгээ үерхэд дууддаггүй, залхачлаа гээл хаяад явдаг гэж байгаа. Одоо болохоор мань халахтаа залууд сайн гэж байгаа байхгүй юу? Тэгэл үсээ хар болгочихсон. Яг үстэйг халахтаа залуудаа хартаад нүдэлээдэг. Хардаг хүнээ олж ядчтэй би тэглэж тэрэнд чинь дургуй гээл. Тэгж удаал нэг барилга руу шидчихдэг. Бухинд наалтаад ерөөсөө салж чадхааргүй болчихсон байгаа гэж боттол хаачаар өөрийнхөө хувцсыг хайшлаа сулдагтаад гараад ирчихсэн байдий. Тэгснээ нэг фокс чин залуунхаа хүчийг авангуудаа яг өстөр үчмөр дайрч гарч ийна. Манай алдаа залуутаа нэг анги хэр шударга бус вэ? Бас мань залууч бас хэлчихэдэг. Чамшиг тийм шалыг юм өөр ингэсэн байхгүй гэж босч ирээл. Чаан хинт ирэхдээ шар үстэй охин байсан мэлтэй гэлж байгаа. Дурлсан залуутаа таалагдахын тулд өөрийнхөө дандаа л өөрчилдөг гээл. Одоо болохоор яасан Гүкүра таалагдгаа хөвсөө хараар будаа юу гээл. Гүкүрүүд хин юугаа халахтаа залууч одоо ерөнд нэрээр нь дуудаа өвчдөг. Тэгэл яг уурандаа боогоо ижахт нь би танаа шүтээтэй чинь унтсан гэж зураг гаргаад иртий. Тэгэл сэтгэл санаа сонин босоогоор нь суумагийн дүр төөрөөд нэг түлхэж унгаагаал хайчдаг. Тэгээ ягаан үстэй охины өнгөрсөн амьдрал руу шилждэг. Ер нь л ганцаараа найз нөхөд байхгүй. Тиймэрхүү л хөөхтэйсэн байдаг. Дараа нь гинт сэргээл босч ирээл өөдөөс нь нэг шанатаа л авдаг. Би чамд бол нэг хүнтэй л үнэн шүү гээл. Анх дижитал чадварын сэргэхдээ өөрийг нь дээрлэгчээсэн хүүхд рүү харавчихсан байна л та. Хэд өрөө нь ганцаараа сууж байхдаа мань багш хурж ирж исэн байна. Тэгэл нөгөө хүүхдийн чинь талаар ярихт нь уучлаарай би тэгж удаагүй гээл уйлал. Харин нэг агаар дээр авраг том загас нисч байгааг харангуйтаа энийг үе гэтэл өвөөнийг хоёулаа харж байгаа гэж хэлдэг. Чамтай адилхан дижитал чадвартай хүүхдүүдийг цуглуулж байгаа чи нэгтгүүл гэж байгаа. Тэгэл энэхүү актив нэгдсэн юм байна. Нөгөө чинь бүр нэг хөвтөө олтлоо бүр зодолтчихсан. Сүүлдээ бүр чадвараа ашиглахгүй гар цотонд руу орж гинэ. Тэгэл би бинийхээ дээр дор ороод би бинийгээ тайчснаа нэг харшин руу ороод орчтیں۔ Гэснээ одоо өөр ямар ч хөдлөх тэглэлалах гээл. Тэгээ зодолтож амт нөхөд болдог гэсэн шиг би минийс уушлахгүйгээд нэг юм уугаа суучдаг. Нөгөө сургам мэдээж л хуурамч хийсэн л байгаа юм л та. За нөгөө тэмцээний шүүж байгаа нөгөө дээр ирж байгаа. Хиймэл талбай дээр нэг чөтгөр мэдгдсэн гээл. Тэгээ дараас нь хүмүүсийн болохоор болдог. Нөгөө нэг бамбаа гаргадаг гар чинь бүр айчгсан. Дөрөв солигдгоо нөгөө улаан ус толон мань хүн дээр ирж байна. Галаараа дайраад тахт мань хүн бүр ямар ч нөлөө авахгүй. Амархан болтаал өөрийнх нь дорд үзээл үйждэг. Дөрөв солигдгоод ах багшаасаа сурах гэсэн зүйлээ асууж байгаа. Яаж улаан ус шиг шууд гарнаасаа галаа гаргах вэ гээл. Утас ашиглахгүйгээр гаргаж болохгүй л гэж байгаа. Заавал утсаасаа биш утсаараа дамжуулаад биеэрээ гал гаргах боломжтой гэдэг. Гидсэндээ утсаа байршуулчих юм бол тиймэрхүү болгож олно гээл. Тэхийн тулд бэлтгэл хэрэгтэй. Мань хүн бүр хүссэн талаасаа гал гаргаж чаддаг болсон байдаг. Гидснийхээ гол утас тогтоогчоор утсаа байршуулсан. Эсээ харахын тулд нүдэнтэй галмалаа дамжуулаад дараа нь хүүхэлтэй машиныхаа дагуу уурж авч шидээл гардаас нь балбаж гарна. Тэгсэн нөгөөд чинь мөрнөөс нь барьж яваа шатаалаа гэсэн чинь намайг тийм авархан шатаахгүй гэл галын цэнхэр дүүл болгоод хайчдیں۔ Тэгснээ нэг цохол унагчдаг. Нөгөөд чинь бүр яагаад наа үзий ятахгүй юм бэ? Би чиний дүүгийн юм шатаагаа үсттэй гээл. За тэгээд улаан үстэ өнгөрсөн дэрнэ. Хүн өдөөж үзий ядуулах дуртай. Сошиал сүлжээнд ч хүмүүст үзий ядагдахын тулд хейтер болсон. Муу мухаал комментүүд бичиж байгаа. Анх сэлэнтэй картаа тулдаад ялгдаж байсан. Би ч юм дургу гэдэг чинь өөд ч мөр яагаад байгаа би. Тэгэл өөрийгөө үзий ядуулахын тулд үгээр л идчихэж байгаа. Харин мань хүн тоохгүй дээшээгээ үсрээд өөрийнхөө сүүлчийн цогцолтыг хийх гэж байна. Мастрыг хэлсэн хөдөлгөөний л дотроо удаал. Тэг үсэрч явахтаа зэрэгцэн дүр солигддог. Сэлэнтэй гайтаач нөгөө күкүрүү үзэлсэж байна. Хувь нь буурсаар 17%. Тэгсэн араас нь борвс туслахаар иржлээ гэснээр гинт хутгалчдیں۔ За тэгээд дүр солигдоход 5 минутын өмнө гинэ. Нөгөө багт чадвар нь мэддэхгүй нэг хүн байгаа. Тэрний ногоос таарагдвал зүгтаараа л гэж байгаа. Чадвар нь болохоор ховсдох байсан юм бэ лээ. Бор устыг тэгж ховстоод күкүрүү рүү дайр гэддэг тушаал өгсөн байдаг. Тушаалаа биелүүлсний дараа сэргсэн болтой. Би юу ичвэ гээл. Энэ байдалтай дууслаа өгөхөд күкүрүү чинь босоол гараад ирдэг. Нөгөө ногоостой залуу чинь дахиад ховсдох жогт нь гинт ашиграал ховсоос нь гарчиж байгаа. Одоо утасны цэнэг 6%-тэй бор үстч багшаасаагүй бууж өглөө мөглөө гэхэд нь күкүрүү чинь энд дуусвал дуусах гээл. Эцсийн хүртлээ үзнэ гээл чадвараа гаргаж ирж идэг. 10 дугаар анги эхлэхэд чадвараа гаргаж ирсэн чинь шатшаага алах гаргаад ирдیں۔ Анх багш нь цэнгэр үстэй мань хүнийг
Кукурууд найдаж үлдээжсэн штэ. Чи бас давхаар бэлтгэл хийгдэж болно шүү дээ гээл. Анх энэ активд нэгдэхүү гэж багш нь хэлэхэд ерөөсөө зөвшөөрөхгүй л байсан билээ л дээ. Атаас нэг цуг явжсэн нөгөө зөлбөн гай ямар том дуутаан байгаад цогчоогт нь ганцхан өлгөн цохол унагчдаг. Болцгоо та нар бөөнөрөд нийлээдж барахгүй гэж байгаа. Та нөгөө асаах юу багш болсон гэсэн үнэн байжээ гээ. Тэгвэжс чи мань багш дээр нөгөө хоёр охин хүрээд ирдیں۔ Наа чи ямар царайлгэн бэ мэрэлгэн бэ гээл. Мань багш бүр юу мөөм гээл. Тэгэл ихэнтэй энэ урилгаас нь татгалзаж байсан байлээ. Багшны огтой ээж нь уулзмаар байгаа шүү гэж хэлдэг. Кукуруугийн ганц харамсаж исэн зүйл нь тэнд үргэлж сайхан хантагс ээжийг үлдээгээд явсан нь удалгүй ээж нас барсан гэсэн мэдээгээр ирэхэд үүнийг харсан уу гээл. Ээж чи энийг үзээд их л хямарсан гэж байгаа. Чи ээжийг алсан гээл бурууг өгөөл. Өмөрж бор ус тэрэлдэх гэтэл хэрэггүй гээл шууд цаашиг явж исэн байна. Дараа бодлоо өөрчлөөд актив орохоор болсон. Ээж нь болохоор өөрт нь сайн зүйл хийгээрээ битгий муу замаар ороорой гэж хэлж исэн. Бодлоо өөрчлөхөр болсон ч ээж хэлснээр сайн зүйл хиймээр нэгж байгаа. Тэгэл комментоор баярлах хейтрүүдийг зайлуулах гэж хичээж шудраг эс тогтоохыг хичээдэг болсон. Энэ чадвар нь болохоор мань цэгэр үстэй суулбарлсан чадвар. Нөгөөсөлнтэй гай чин дайрахад амархан дайралтын ницагаал. Ичнээн дайрсан ч дайралтын амархан цогсоогоод идэг. Үүнийг харсан нөгөөд ч мөр гайхаал. Тэртээ өндөрт нисж байгаа цэгэр үстийг харангуйтаа анх багшиг хэлж байсныг санаж тэр байсан болохоор өөрийгөө тийм хүчтэй болсон гэж байгаа. Өөрөө заах биш өөрийгөө заалгуулсан юм шүү гээл. Нүсэлвтэй ч бас чихэн хүчээ гаргая гэтэл мань кукурууч шууд очингуудаа балбаж гарандаа. Тэгээ тулдаг чадваргүй болтолд нүдэ ичдэг. Харин мань цэгэр үст тулаа үстэд хамгийн сүүлчийн дайралтыг хийж чинь. Тэгэл дайрахад аршааныг ширэгтэл газар цөмөртөл өшөглөө ичдэг. Нөгөө нүдний шилчин бүр нүр нүдгүй балбуулсан тулдаг чадваргүй болчихсон. Нөгөө олон устдыг ч арайч өшөглөөгүй байна. Нөгөөд ч мөр яг намайг үзий ядахгүй юм байгаад бүр өөлж мөөлээд. Дараа нь дахиж ингэж доромжлох юм бол би ч өөрийн гараар хаална шүү гэж нөгөөд ч мөр догтлолтой хэвтээд өгчдөг. За тэгэл дараа нь нөгөө ид дээр минь хойчж байгаа. Бор уст кукуруугийн шархын боож өгөөл бийж гин. Тэрний дайралтын тэнд тэр юм юу ч шээгээл. Дараа мань залууч ирж амархан айлчгсан гээл. Юу ч болоогүй л гэж байгаа. Тэр ч бас нүдийн шилтийг ялаад мундаг юм аа гээл. Харин нөгөө бор ус чинь мань үнийг тэрж авснаа. Кукуруугийн сэтгэлийн нээж өгсөн баярлалаа л гэж байгаа. За одоо сүүлийн ганц хүн үлдсэн нь өөрийнхөө шалтан зургийг дараад яваад байдаг нөгөө нэг цагаа үст. Энэ ч бас дутуу үнэлж болохооргүй хүчтэй дайчин. Чадвар нь мэдээж хөлдөөх. Нөгөө нэг чи төрүүдийн нэг хүлээгээл хөлдөөгөөл ийм асуудыг ч урлагийн бүтээл болгочлаа гээл. Нөгөө нэг аврах том өсөн хөшөө нь одоо хүртэл бийждэг. Харин нөгөө ч мөр өөрийнхөө зураг мурыг дарчихсан сошиал сүлжээн дээр бүр тавьчихсан байж гэнэ. Өөрийнхөө говцсон бүр шүдчихсэн гарахгүй юу? Сүлжийн толгой бол нэгээс шиг нэг үлдсэн байгаа. Манай хүмүүс ингэж их хичээж ягаад ба одоо хичээх ёстой гээл. Тэгэл цагаан өстөр чинь гүйж гинэ. Тэгтэл нөгөө нүдний шилтэй багш чинь шинэ найзыг алсан хүн өчтөрийн дөлштэй гээл. Тийм л дээ гэхдээ тэр К биш л дээ л гэж байгаа. К гэдэг нь нөгөө нэг чөтгөрийн дөл ашиглагч чөтгөр. За дараа нөгөө дээр мэдээ ирдэг нь гарч ирсэн чөтгөрийн зайлуулахаар хэдэн хүмүүс явуулсан гэсэн штэ. Тэдэртэй ерөөсө холбоо ирж болохгүй нэгдээ. Тэгсэн нөгөөд ч мөр бүгдийг нь хөлдөөч гсэн бүр дээрэс нь алчсан байдیں۔ Бүр бутлаад гүцээг хайчдаг. Юу вэ чи бод юу гэдэг юм бэ гэсэн чинь нүднээс нь цус орсож идیں۔ Мань багш хэлэхдээ аль хэдийнэ өвчгсөн байна гэж хэлдэг. Нөгөөд ч юмс ч бүгдээрээ шок. Өхөд бүр дээрэс нь хөөрчихсэн аяг болчихсон. Нөгөө нэг аврах том өсөн өшөө чи хөдлөөд дээрээс нь бүр цасан шуурга оруулчдیں۔ Харин дэлгэцнээс нөгөө нэг кейч мань нэг үзчихсэн утгагүй миний чи болно гэ. Нөгөөдийн шилтэй багш чи манаа сургаж аллагдчихлаа гэж байгаа. Харин мань багш аллагчлаа биш тэ өөрөө тэр замыг сонсон гэдэг. Шуургаас нь болоо ерөөсө тотгошоо орох боломжгүй байгаа гинэ. Чөтгөрийн төвшин дунд үгүй дээд зэрэгл. Үүнтэй нэгсний үзэхээс өөр сонголт байхгүй. 11-р гэмэн эхлэхэд мань залуу нөгөө цасан үний чийсрэг ганцаар өвдөлцөж байна. Нөгөөд ч бүр хайр найргүй дайраал. Чамаг хурдан дуусгаж байгаа бусдыг ч гэсэн халандаа гэж байгаа. Мань хүү эдий дайрсан ч ерөөсө ондгүй. Хүйднэр хөлөөгөл өөрийнхөө хөвлөрүүдийг гаргаж ирээл. Тэднэраараа мань хүнийг зодуулаад балбаж гарна. За тэгээд цагаан үстэй өнгөрсөн амьдрал руу орж ирнэ. Ерөнхийдөө бол өөрийнхөө гоо үзэсгэлэнд дорлж гсэн нэгэн. Гэхдээ энэ гахалтай биеийн төр зуурыг гэхээр л өдөртэй гээл. Хүн хөшөрдөг болохоор энэ бие минь байхгүй болно л гэж байгаа. Энэ биеэрээ өөрд мөх байхыг л хүсэж байгаа гэдэг. Ангаараа зураг даруулах хүртэл бас цар хамгийн урд орж 6 даруулах. Өөрийгөө бусдаас хамгийн содон өвөрмөсл гэж боддог нэг. Өөрийнхөө биеийг урлагийн бүтээлгээ шүтчихсэн л гэсэн үг. Номер 1 тавьдаг зүйл нь өөрийнх нь бие. Хүн болгон л өгдөг энэ бие минь төр зураг хэлгээ. Үрд мөнхийн биетэйгэл байхыг хүсэж байгаа. Тэгтэл нэг өдөр түүнлөө мессеж ирд юм байна. Үрд мөнхөл биш бол гэсэн постыг нөө нэг чөтгөрийн төлөө ашиглагч Кейж нь харчихсан өөрлөө мессеж бичсэн байдаг. Сургуулиас болохоор ганцаардмал К гэсэн хаягаас мессеж ирэх юм бол заавал сургуулийн захиргаан мэддэгдэрэй гэж хэлсэн ч үүний үсэл нь болохоор үрд мөнхийн биетэйгээ байхын тулд цаашаага ерөөсөө К-ийн талаар мэддэгдээгүй иждэг. За шалгалт болохын өмнөх өдөр нь
Маргааш нь би тэгээ үрд мөхөө амьдрын гэж Кей амласан байдаг. За тэгэл өөргөө өхүүлж хөвсөн чөтгөр болгосон тэр. За тэгэл одооний үйл явдал. Мань хүмүүр яагаач нэгэн сэрнийг бардаггүй. Дайрсан ч ерөөсөө ондохгүй цохиулаад унцдаг. Одоогоор 29% байна. Чангийнхнаа хамтрагчд гэж боддгоо юм уу гэтэл надад тийм хүн сайхгүй гээл. Миний бие л онцгой гэж хэлж байгаа. Тийм бодлоонд би ялагдлаа юу гээ. Бусд нь дэлгэцээр харахаас өөр юу ч хийж чадахгүй. Цэнүүд нь бүгдээрээ дуусчихсан болохоор ганцхан минь хүнд найдахаас өөр юу ч хийж чадахгүй мүү гээл. Нүүнэг мангас чи арай л хурдан хөдөлгөөнтэй юм аа. Аргагүй л дээд төвчний сүнс болохоор энэ хүн тэгэл нөгөө олон улсад ашиглаж исэн аргаа хэрэглэх гэжээдэл хөлийн цасаар хөлдөг ачтیں۔ Ганцхан чөтгөрүүд дүүлжилдэг. Чөтгөрийн дүүл нь унтарчлаа гэж үгээл. Тэгснэ өөрхөө зэвсэг болох гин чидэг чадвараа ашиглаад мань хүнийг ороож авч байгаа л баахан балбаж гарна. Энэ залууч дээр ерөөсөө өвдөхгүй байнгээ босч ирээл. Тэгэл галаагаараа дайрчсэн чинь ерөөсөө гарч ирдгүй. Хит хөтнөөс болоод утас нь унтарчихын тэрээ. Би энэ ч бас даарад хүлдэгч огт нь гинт нөгөө талаас нөгөө шар үстэй бомбаа шилгэгч нь гараад ирдэг. Уучлаарай айгаа завгүй байлаа гээл хүрээдэрдэг. Тэснээ намайг ингээ хамгаалж хооронд уцаа хасаагаараа гээл. Болилдоо анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй биш дээ гээл. Өндөө бол маш их хайж байгаа дотроо төсөөлөгдөөл анхаарлаа сарниулах юм бол хоёулаа үхнэ гэж бодохоор л нөгөө нэг цасан хүн чинь ч бас үгээр нь нэдээл айлгаад байна. Чи сул дорой аймхан гэхдээ зэрэгцэн шар үстийн өнгөрсөн амьдрал руу шилжнэ. Аав ээж нь байнга ирэлдэж хүчрхийлд өртдөг хүүхэд нэрвэлээсэн залхаал гэрээсээ гараа авч явахдаа хуршээдэг амжилтанд хүрээгүй дууч ахтагаа таардаг. Энэ жоон ч гэсэн нэмэр болох гэж чихвч дууд холоолагч үүжсэн байна. Нөгөө өдөр чадварын сэтэрсэн гэсэн мэдээлэл аваад мань багш ирэхэд нөгөө ээж аав хоёр нь ханд шахагдчихсан. Хамгаалтын төрлийн хүчтэй чадвар байна. Авьяастай хөхтэй шүү гээл. Нөөдчмөр сүнсэн зайлсан байдалтай. Санаа нь тэр чигээрээ дундаа орчихсон. Чихвчийг авсан чинь нөгөө хамгаалт нь арилждаг. Нөгөө аав ээж нь чи тэгсэн юм гээд яг агчаад нь нөгөө багш чинь айлгчдаг. Тэгэл нөгөө багш чинь үнэн сойж өсгөж хүмүүжүүлсэн юм байлээ. Тэгж яхтаа нэг чихвч бэлгэлж байсан. Тэрийг одоо хүртэл зүүж байгаа тэр чихвч нь аймхан гэдгээрээ дахиж дуудуулмааргүй байна гээд дараа нь толгоогоос өсрөн бүрэн дундаа төвлөрч нөгөө магсын ч хамгаалтыг бүрэн хамгаалж байдаг. Эцэст нь нэгэн мань хүний утас нь асваа. Шууд бамбаатайгаа өсөрч очиол шар үстэй энэх үеийг зөөр өнгөрөөхгүй гээл ганц дайралтаар дайрсан чинь ясна өгс чинь дотроос нь дахиад нэг бие гараад ирдیں۔ Баларлаа одоо бараг цэнэг үлдсэнгүйгээ ээжидэл яг үстийн дайралт болон нүдний шилдэг залгуун бас дайралд орж ирдэг. Цэнэг болсон байсан штэ. Унтаж байж хүчин сэрэгдэг болохоор нөгөө нэг ногоос дээр чинь 10 минут унтуулаад босч ирсэн гинэ өөрсдөө унтаж чадахгүй болохоор тэгээд нөгөө шар үстийн хамгаалтанд ороод бүгдээрээ төлөвлөгөө боловсруулахар шийддэг. Тэгвэл нөгөө нүдний шилж нь өвдөгсөгдөөд манай анги бүрийн ялагдсан бидэртэй цуг тулдахыг гуйж байна гээл. Дээрээс нь бас уучлалт гуйж байгаа. За тэгээд цас үүний эсрэг 1-р давхрын ангийнхан төлөвлөгөө боловсруулаад гарч ирж байгаа. Харин нөгөө тоглоомч яг өстэй охин чинь нэг юмны өөд авирчсан явж байна. Төгсгөлийн анги маань эхлэхэд нүг чөтгөрийн дулааш ашиглах кейж чинь бүгдийг нь харцгсан л сууж байгаа. Гаднаас ямар ч тусламж ирэх боломжгүй. Манай их мал нөгөө анги нийтээрээ төлөвлөгөө зохиож хэрэгжүүлж байна. Шар үстэй амтэн сурагч нь нисдэг амтнаа гаргаж ирээл. Тэр чадвараас нөгөө хар үстэй охин чинь бас хулбарлж идэг. Эсгтэй цэхэр үстийг бэлэн болох хүртэл битгий тулаанд ороорой гэдэг. Тэгээд улаан үстээр хамгаалуулаад явж байгаа миний гал дулаахан байна уу гээл. Улаан үст 37% бол нөгөө хоёр чинь 21-20%. Төлөвлөгөө нь болохоор далавчгүй олгоод доош унгаах. Алсын цэнээс нөгөө бор үстэй болно. Яг үстэй эмэгтэй чинь дэмжлэг үзүүлж байна. За тэгэл гүгүр болон нөгөө нүдний шилдэг гарчин хоёлоо бууж зэрэг давтлаж нэг далавчийн тастаж хайдаг. За тэгээд ихнийх нь дараачихын далавчийн тастыг явьжсэн чинь нөгөө нэг хар үстэй охины чинь цэнэг дуусаад ухаалтад унцдаг. Мэдээж хуулбарлсан чадвар нь ч бас арилжиж байгаа. Харин яг энэ үед нь нөгөө улаан үст чинь дээр нь авирчдیں۔ Би чамайг яг үндэ үндсэн яддаг байсан гээл. Тэгэл миний дээрээс буу гээл сүлбэ хайсан чинь яана чиний гой би чинь цус олчлаа штэ гээл. Тэснээ гараараа хайлуулад нэг далавчийн тасцдаг. За тэгээд далавчгүй болохоор ийш тийшээ хурдан хөдөлгөх боломжгүй. За тэгээд сүүлчийн дайралтыг мань хүн хийхээр дайртал цасан шуурах чадвараараа холдчдیں۔ Мань хүн би ч сул дорой юмаа гээл. Манай хүмүүс ингэж их хичээж хагаад би гээжсэн чинь гинт нүгийн цасан үний чинь бүтээсэн аврах том хөшөнд хөдлөөд ид. Тэгээд харс чинь нөгөө нэг ягаа өстэй хүн чинь хүн дүрстэй зүйл бол өдөртөж олно гэд нөгөө хөшөөгч өдөртөж байна. Хүснээр нь хөдлөхнөө үс чинь нураад унчиж байна. Энэ явдлыг хараа сатарж хооронд нь барьж аваад ерөөсөө хөдлөх боломжгүй болгонгуудаа мань хүн нүр нүдгүү нүдж гарандаа. Арайч бүрэн ариусгаж чаддгүй. Бүр чадвар нь нэг хөтөөлж гисэн ухаалтж болохгүй болохоор чөлөөлөөл унцдаг. Нөгөөд нь ч тэр чи чадлаа гээл.
Мань хүний чадвар чөтгөрийн тул болохоор нөгөө шархыг ерөөсөө эдгээдгүй. Дахир дутуу хөдлөх чадваргүй болсон. Дараа нь гинт Кийн чадвар нь болтой. Ашгүйдээ Кей энэ дүүл надад хүч хайр тэгс чинь халуун байна гэж би энэчээс арилмааргүй байна гээл. Энд ч цовж байгаа харангуйтай нүдний шилтэй чинь голоор нь цавчаачдаг. Тэгсэн нөгөө ангийнх нь хөхтөн яа тийм тэнэг зүйл хийсэн гээл. За тэгээ бүрэн алга болохоос өмнө эцсийнхээ үг хэлдэг. Кийн зорилго бол хувирсан хаягуудын хаант улс. Тэгэд бас найзуудтай уучлаарай гэж хэлээд алга болж байгаа. Энэ хэсэг бол үнэхээр шар ус босгосон нулимс туслуулахаар хэсэг байсан бас. Тэгж алчаад нөгөө төр ичсэн чинь хоёр багш нь амар сэтгэл хөөрөлтэй ухтаж авчихдээ. Тэгэл буцаа сургууль дээр ирсэн чинь бүр баяр хөөр болж байна. Сургуулаас нас орох юм бол найр хийд ингэнэ. Тийм болохоор өнөөдөр сайхан амраад найрлаад ав гээл. Дэд ангийнхны чаас хараанд өртчихсөн. Нэгдүгээр давхрынхаа овоо хөлтүүд юм аа л гэж байгаа. Харин тэгсэн нүдний шилтэй багш чинь мань хүн дээр ирснэ. Чамаа ирснээс хойш энэ сургуульд чамаа хөөх бодолтой бүлүү хүмүүс байсан тэрний би толгойлогч байсан юм аа гэл. Тэгэд одоо чамаа хөөхийг эсэргүүцэх ямар ч хүн байхгүй гэж хэлж байгаа. Дээрээс бас уучлалтгүй байдаг. За тэгээд үргэлжлүүлэхэд нөгөө чөтгөрийн дулаа ашиглагч Кейд ирж байгаа. Харамсалтай юм аа нөгөө цагаан үсдэг чинь хол явах хийсэн л гэж байгаа. Нөгөөднийг хажууд нь их туслах нь Кей эзэнт нь тэгж их итгэж байгаа тэрмүү гээл. Энийний зорилго болохоор мань үнийг өөрийн болгох штэ. Мань үнийг хүчтэй болж ахиц гаргаж байгаа болохоор бас баярлж байгаа. Өөрийн болгоно гэж бодож байгаа байхгүй юу? Дараа нь бөөнөрөө халуусанд орж байна. Усанд орё гэсэн чи яагаад энд өгтөөд байгаа юм бэ гээл. Танилцах уулзалт болохоор бүгдээрээ цуг орно гэж авдیں۔ Энэ санааг нь бол анх нөгөө нэг хар үстэй чи хэлж исэн. Тэрний хэлжсэнийг нөгөө яга үстэй чинь л хэлж байгаа. Нөгөө нэг улаан үстэй чинь болохоор бойлоо би лав бандааша тайллаа шүү гэсэн чинь нөгөө хоёр чинь цагаад нөгөө түнжтэй үзэн ядуусантаа баярлаад за гэж яваад өгдөг. Хар үстэй охин чинь бас мань өндөр сээдгнээд ах юм аа. Харин шар үстэй бамбаа ашиглагчийг байж хаад нүдний шилтэж ирж хэлснэ. Чамаг аймхаа гэж хэлсэн дуучлаарай гэсэн чинь нөгөө чинь магтуулж үзээг юм байна. Бас бор үсэг тийм нууц үзэртэй байсныг мдээгүй гээл. Нөгөө ангийнханд битгээл өөрсдийнхээ ангид ч бас хэлээгүй байдаг. Яг гэс чинь Кукур бол багшаас өөр хүнд итгэдэггүй юм гэж авсан. Гэхдээ одоо бол өөрөө гээл. Тэгэл мань хүн дотроо дүүгийнхээ нэрийг хэлнэ би сайн найзуудтай болсон. Зөөр нэг найзууд биш гэр бүл минь болохоор нэгэн. Тийм болохоор би ганцаардахгүй байгаа болохоор битгий санааг зовоорой хэлж байгаа. Дээрс нь бас би Кейг заавал буулгаж авах болно. Тэхийн тулд хичээнэ гэснээр энэ хүү анима дуусч байна. За энэ хүү энэ удаагийн бичлэг маань дуусж байна. Мэдээж бичлэг маань таалагдсан бол лайк болон subscribe заавал дараарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая да.